Зяг дараагийн бичлэг маань үгээр бэлэн болж байна. Тэгээд өнөөдөр 5 сарын 1-ний өдрийн апдейт байгаа. Тэгээд өнөөдөр жоохон залхуур үзэн хүрээд апдейт хиймээргүй л байлаа. Гэхдээ тэгээд ямар ч хэлсэн бэлдээд ороод ирлээ. Тэгээд өнөөдөр Америкт үндэсний залбирлын өдөр болж байгаа юм. Тэгээд миний хувьд итгэгч хүн учраас бас их гоё санагдлаа. Тэгээд би өмнө яг ийм залбирлын өдөр байдаг энэ гэж нэг анхаарал хандуулж байгаагүй. Тэгээд өнөөдөр бас Трампаас айгуу гоё яриа хийгээд зөндөө олон юм пасторууд дээрэс нь бусад өгөр бас шашны төлөөлөгчд бас хурж ирээд ингээд зогсоод prosperous and strong. яриад ингээд залбирч илээ. Тэгээ одоо энэ жишээ нь залбирал хийж байгаа юм бол католик итгэлтэй Bishop Barron гэдэг хүн байдаг байхгүй жишээ нь. But above all, righteous and docile to your will. We make these prayers then гэдэг ийм гоё юм болж илээ. Тэгээд манай Монголд бас ийм болдог бол гоё юм бах. Гоё юм да гэж бас бодж лээ. Монголд гэхдээ буддын холбогдлын болд юм би бас тэр мэдгүй байна. Тэгээд Трамп бас хэлсэн яриан дээр бас айгуу гоё юм хэлсэн. Тэр нь юу гэхээр бидний бүтээгч биднэрт хайртай бүтээгч те. Бид нэр би бол бурханд итгэдэг гэж ирсэн. Тэгээд Америкт болж байгаа энэ удаагийн сонголоор бас их сонирхолтой юм нь юу вэ гэхээр яг илт ингэж бурхныг ярьдаг хүн ерөнхийлөгч болсон. Тэгээд эргэн тойрных нь өөрийг нь хүрээлж байгаа хүмүүс айгуу бурханд итгэдэг хүмүүс байдаг. Одоо чинь Майк Джонсон Bishop Barron-ы баруун тал зогсож байгаа House Speaker байгаа. Тэр бол одоо чинь бурханд итгэдэг хүн Press Secretary жишээ нь бурханд итгэдэг тий. JD жишээ нь бурханд итгэдэг байх жишээтэй. Тэгээд энэгээр бас яхахгүй Америк орн бол айгуу тийм христчэн улс юм байна гэдгийг бас дэлхийд бас харуулж байгаа хаа гэж бас надад бас бодогдлоо. Тэгээд сонирхолтой хүмүүс гэж магадгүй юу байсан бэ гэхээр энэ National үндэсний залбирлын өдрийг биш үү 1952 онд ерөнхийлөгч Harry S. Truman яг аль биесээр хууль болгож оруулж ирсэн юм байна. Тэгээд яг 5 сарын эхний дөрөвдөхийг болохоор өөр ерөнхийлөгч юу нь болгож ирсэн юм лээ. Би тэр ерөнхийлөгчийн нэрийг мартчихсан. Тэгээд ер нь бол Америкийн түүхэнд зөндөө олон удаа юм ерөнхийлөгчд болон төрийн ерөнхий удирдагч хүмүүс одоо ингээд залбирья, улс үндэстнэрээ бүгдээрээ залбирья гэдэг иймэрхүү юмнууд ярьж ирсэн. Тэрэн дээр бол хамгийн алдартай үйлс нь болохоор иргэний дайны үед Абрахам Линкольны хэлж ийсэн бас үг байт юм байна. Тэгээд энэ үед юу гэж хэлж ийсэн бэ гэхээр улс орноороо бүгдээрээ залбирья, мацаг барья гэдгийг нь урамшуулж ярьж ийсэн. Тэгээд энд хийсэг өнөөс надад их сонирхолтой гоё санагдсан. Тэгээд монголоор яг орчуулвал энэ нь болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр бид Тэнгэрийн хамгийн эрхэм хишгийг хүртэж ирсэн. Тэгээд энэ болохоор англиар болохоор we have been the recipients of the choicest bounties of heaven. We have been preserved these many years in peace and prosperity. We have grown in numbers, wealth and power as no other nation has grown, but we have forgotten God. Тэгээд ер нь бол бид нэр гайхалтай одоо өрөөгдөж те ингэж баялагтай болоод тоогоороо өсөөд хүч чадлаараа нэмэгдээд урд өмнө байгаагүй агуу үндэстэн болсон ч гэсэн бид нэр бурхныг мартсан байна. Тэгээд бурхны одоо юу гэдэг те we have forgotten the gracious hand which preserved us in peace боёо бид нар бурхны биднэрт тусалж исэн мутрыг мартсан байна гэдэг ийм гайхалтай үгнүүд хэлж исэн байна. Тэгээд энэ бас өнөөдөр миний хувьд их сэтгэл хөдлөсөн гоё юм байлаа. За тэгээд маркет ярих юм бол макро дээр өнөөдөр юу гарсан бэ гэхээр initial claims гарсан. Тэгээд initial claims маань санснаас өндөр гараад тэгээд 18,000-аар өсөд 248,001 гарсан байна гэсэн. Гэхдээ энэ дээр болохоор шинжээчнээс юу гэж яриад байгаа гэхээр энэ маань New York-аас ер нь бол гаралтай. Тэгээд seasonally adjusted ийм тоо юм байна гэдэг ийм үзүүлэлтийг бас яриад байгаа юм. Тэгэхээр юу вэ гэхээр энэ удаагийн өсөлтөн дээр бол нэг сүртэй анхаарал хандуулах шаардлага байхгүй. Энэ бол үйлдвэрлэлийн чанартай ийм өсөлт боллоо гэж үзэж байгаа юм. Тэгээд Трамп ерөнхийлөгч болсноороо хилээр хууль бусаар орж ирж байгаа цагаачдын тоо огцон буурсан. Тэгээд энэтэй холбоотойгоор цаашдаа Америкийн хувьд ажилгүйдэл ерөнхийдөө бол бага бах ажлын байр илбэг байх иймэрдүү дүр зураг бол цаашдаа харагдах ийм магадлал бол айгүй өндөртэй байгаад байна. Ягаад тэгэхээр одоо чинь хэдэн саяараа хүмүүс орж ирээд ажил хийгээдсэн бол тэр урсгал маань байхгүй болчингууд ер нь бол ажилгүй хүмүүсийн тоо бол огцон буурах ерөнхийдөө угаасаа доогуур байгаа юм чинь доогуур хэмжээнд дээр үлдэх ерөнхийдөө бол магадaltaй байгаа. Тэгээ earning season мэдээж явж байгаа. Тэгээд хамгийн чухал earning-ууд маань юу гэсэн бэ гэхээр Apple, Amazon байсан. Тэгээд McDonald's дээр бас McDonald's-ийн борлуулалт бас буурсан гэдэг ийм
юм бас ярьсан байлээ. Би бол хувьдаа бол Макдоналдсын тоог нь бол хараагүй. Тэгээд хүмүүс ерөнхийдөө гадуур хоол идэх нь бол багасж байгаа ийм үзүүлэлт байж магадгүй. Тэгээд Apple-ийн хувьд бол revenue орлого одоо EPS гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр earning per share буюу нэг хувьцаанд ногдох ашиг баггүй. Тэгээд энэ хүү хоёр үзүүлэлт маань хоёулаа ер нь бол санснаас өндөр гарч ирсэн. Гэхдээ яг нөгөө тоог нь харьцуулаад харах юм бол юу байгаа гэхээр хятадд хийсэн борлуулалт буурсан. Бас дээрэс нь iPhone-ы борлуулалт бол ерөнхийдөө бол баг хэвэндээ шахаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу гэхээр Apple-ийн хийдэг хамгийн гол бүтээгдэхүүн бол iPhone байгаа. Тэгээд өсөлттэй байгаа сектор нь болохоор юу байгаа гэхээр services гэдэг сектор байгаа байхгүй. Тэгэхээр бид нар гар утсан дээрээс апп суулгачаад апп-ын дотор худалдаа авалт хийнгүүд тэр худалдаа авалтын нийт мөнгөний 30%-ийг Apple хураагаад авчдаг байгаа байхгүй. Тэгээд Apple бол яг зах зээл дээр нөгөө тэргүүлэгч монопол байр суурь ашиглаад ингэж мөнгө хийдэг компани байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр Apple цаашдаа амжилттай байхын тулд iPhone-ы борлуулалт өсөлттэй ерөнхийдөө энэ зах зээл дээр нөгөө гар утсны зах зээл дээр компьютерийн зах зээл дээр энэ давуу байр суурийг хадгалах шаардлагатай байгаа. Тэгээд Apple бол яг ийм л оюухантай зөндөө гоё функцүүд гаргана, гой хөгжлүүд хийн гэж амлаж исэн боловч энэ дээр бол айгүй удаад хангалттай сайн үт хийж чадахгүй. Жишээ нь iPhone 16 гаргахдаа хамгийн анхны Apple Intelligence-тэй болно. Одоо Intelligence гэж нэрлэдэг лөө. Intelligence Apple Intelligence алин миний бодлоор Intelligence гэж нэрлэж исэн баха. Тэр энэ маань болохоор Apple-ийн илүү ухаалаг химэл оюухан дээр үнэлсэн ийм шинэ функцүүд нэмнэ гэж бол жишээ нь сурталчилж байгаад борлуулсан шүү дээ. Тэгээ яг харах юм бол манай эхнэр 16-тай би 14-тэй бит хоёрын гар утсан дээр бол яг үндэ хэрэглээний чанар дээр ямар ч ялгаа авахгүй. Манай эхнэрийн гар утсан дээр нэг тийм сүрхий лаг химэл оюуханаар ажилтдаг ийм супер функцүүд бол байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол Apple бол нэлийн зах зээл дээр бол хоцорсон. Дээрээс нь ажиллаж байгаа юм юу гэхээр Google, Facebook, Amazon, Oracle, Dell гэл тэ Tesla гас гадна Elon-ы өөрийнх нь байгуулсан XAI гэх компаниуд тэ бүгд ингээл AI-тай холбоотой дата центрүүд бариад маш их хэмжээний зардлууд гаргаад явж байгаа. Apple ганцаараа хийхгүйс. Тэгээд Apple маань энэ тохиолдолд өөрсдийнхөө хувьцааг эргүүлж худалдаа авахд олон тэрбум доллар зарцуулж ахаар химэл оюухантай холбоотой хөгжлөлтөөр орж ирээд эртэн шиг дата центрын дээр бариад явж исэн бол магадгүй энэ хөгжлөөс хоцрохгүй байх байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол стратегийн хувьд надад бол Tim Cook нэлээд буруу явцсан болов гэж харагдаад байна. Тэгээд яг ихэндээ бол би Apple-ийн pure Apple айгу фэн учраас Apple-ийн гар утсан тэр хэрэгэлдэг, Apple-ийн компьютер хэрэгэлдэг айгу фэн учраас яг энэ химэл оюухантай холбоотой функцүүдийг Apple хамгийн сайн гаргаж ирээд ерөн зах зээл дээр айгу хүчтэй нэвтрүүлэх болов гэж бодож исэн. Тэгээд сүүлийн үед бол ажиллаад байгаа жишээ нь Google, Facebook энэ төр бол Apple-аас илүү дээр ажлууд хийх гээд байгаа харагдаад байна. Тэгээ ямар ч байсан нэг иймэрдүү комент надаас бол байна. Тэгээд Apple 100 тэрбум доллараар өөрсдөө хувьцааг эргүүлэн худалдаж авна гэдэг зардал гаргасан. Тэгээд худалдааны дайнтай холбоотойгоор Max 7 гэж яригддаг Америкийн том технологийн компаниуд дунд яг энэ гайлын татвартай холбоотой худалдааны дайнтай холбоотойгоор хамгийн бага хохирол амсах илүү ерөнхийдөө софтвер буюу янз бүрийн тийм supply chain үйлдвэрлэл бараа бүтээгдэхүүнтэй зуралцдаг компаниуд нь миний хувьд бол илүү тийм давуу байр суурьтай юм шиг санагдаад байна. Тэгээд би энэ дээр бол юг оруулах гэдэг байгаа гэхээр Meta, Facebook-ийн Meta гэдэг хувьцаа. Дээрээс нь Google бас надад айгүй дайггүй санагдаад байна. Дээрээс Netflix бас айгүй дайггүй санагдаж байна. Тэгэхээр эдгээр компаниуд маань Apple, Tesla-г авснаас илүү эрсдэл багтай. Тэгээд мэдээ зах зээл цаашдаа үргэлжлээд ингээд шинэ bull market эхлээд явах юм болно. Адилхан өндөр өгөөж өгөхөз компаниудын болов гэж миний хувьд бол надад санагдаад байна. Окей, за Scott Bessent нэг яриа хийсэн байсан. Тэгээд мэдээж тарифтай холбоотой ингээд асуудлууд байгаа. Нөгөө талдаа бид нэр орлогын албан татварыг байхгүй болгоно бууруулна гэж яриад байгаа тийм. Тэгээд $200,000 орлого олдгоо $200,000 бага орлоготой айл өрхүүдийн ерөнхийдөө орлогын албан татварыг байх болно гэдэг мэдээллийг бол Трамп бол яриад байгаа. Тэгээд энэ маань яг конгрессоор батлагдах уугүй юу гэдэг маань тодорхойгүй. Ямар ч байсан энээс гадна Америкийн эдийн засагт өрхөний амьдралд ер нь бол дэмжлэг үзүүлэх зүйл маань юу гэж хэлээд байгаа гэхээр deregulation гэж байгаа. Тэгээд Америкт бол маш их ерөнхийдөө энэ төрийн одоо bureaucracy гэж ярьдаг хүн суртал нэлээд өндөр болсон юм орн байна. Тэгээд энэ deregulation хийх буюу энэ олон төрлийн утга учиргүй хууль дүрм журмыг ерөнхийдөө бууруулна. Тэгээд бид нар шинэ нэг бид нар regulation нэмхийн тоолонгоор 10 өөр regulation-ыг бид нар байхгүй болгоно гэдэг иймэрдүү яриануудыг ер нь бол Трампын засгийн газар хийгээд байгаа байхгүй. Тэгээд энэ хүү deregulation маань эднэрийн тооцоосноор бол нэг өрх болгонд $2,000 хэмнэнэ гэдэг ийм тооцоол гарсан гэж бас ярьж илээ.
Тэгээ энийг бас энэ тоогоос дурдаад цаашаа явуул. Ирантай холбогдож Pete Hegseth юм бичсэн байсан. Twitter дээр message to Iran те. We see your lethal support to the Houthis. We know exactly what you're doing. You know very well what the US military is capable of. And you were warned. Нэгсэндээ Houthis туслаад байгааг чинь бид нар мэдчихэж шүү, анхааруулж шүү, болгоомжтой байгаарай. Тэгээ та нар you will pay the consequence at the time and place of our choosing буюу ер нь бол тэгээ сүрдүүлчихэл байгаа юм л да. Та нар ингээд энийг өргөжлүүдэд байх юм бол энийхэн шанг бидний хүссэн газар хүссэн цагт ерөнхийдөө хүртэх болно шүү гэдэг нэг юм бичсний дараа өнөөдөр Трамп юу заарсан бэ гэхээр Ираны газрын тосон дээр бид нар хоёр дахь ерөнхийдөө бол эдийн засгийн хоригоо тавьж байна. Дээрээс нь Иранаас газрын тос худалдаж авдаг орнууд дээр бид нараас нэмэлт хоригоо тавина. Бид Америк бизнес хийхгүй гэж ярьсан. Тэгээд Ираны газрын тосыг хэн авдаг вэ? Хятад авдаг. Тэгэхээр Хятадтай холбоотой харилцаа маань дахиад цаашдаа хүндрэх юм магадлал байгааг бас энэ маань харуулж байна. Тэгээ нэстэ намайг Хятадыг ярих болгонд хүмүүс комментэн дээр орж Хятадыг өмөрдөг усууд их яваад байгаа. Тэгээд Хятадыг өмөрөөд над руу дайраад байна гэж бодохоор би юу гэж бодсон бэ гэхээр би ер нь зөв юм яриад байгаа юм байна гэж бодсон. Тэгээд улам урам аваад ер нь Хятадын талаар цаашдаа ярих нь зөв юм байна гэж бодож байгаа. Тэгээд Хятадд гарсан нэг мэдээлэл нь юу байсан бэ гэхээр мэдээж алт унах юм байна гэж мүлдвэртэй болон таамаглаж ярьж исэн. Тэгээд би бол хальт шортлж аваад позициос бол гарцсан. Тэгээд одоо бол надад ямар ч тийм алтан дээр бол позиц байхгүй. Би яг үндэ бол тийм алтыг лаг мэдээл арилжаад идэх хүн бол үндэ бол биш. Тэгээ ямар ч байсан сүүлд унсан уналтын дараа Goldman Sachs-аас ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Хятад маш олон аунс одоо сая аунс одоо аунсыг монголоор болохоор унц гэж ярьдаг байхаа. Тэгээ 18 грамыг хэлдэг байна уу да. Алт ерөнхийдөө бол зарлаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгэхээр Хятадаас ерөнхийдөө бол алт зараад байгаа маань гэдгийг бол эндээс харж болж байгаа. Тэгээд энэ Хятадаас алт зарж байгаатай холбоотой асуудлаар Као гэж залуу шинжээч юу гэж ирсэн бэ гэхээр Хятадын хувьд доллар мэдээж хэрэгтэй. Доллар яадаг гэхээр бараагаа экспортлж доллар авдаг. Тэгээд мэдээж ганцхан зөвхөн доллароос хамааралтай байхгүй тул мэдээж алтаас худалдаж авдаг. Тэгээд энэ тохиолдолд төр худалдааны дайн болонгууд экспорт нь буурчж байгаа учраас доллар хэрэгтэй болчихж байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол одоо бусад энэ долларын асsetууд буюу одоо доллараар оруулж ирж болох ассет тооцогддог алтыгаа ерөнхийдөө бол зарж байгаа. Зарна гэдэг юм хамгийн бол ер нь бол гаргаж ирсэн юм байна. Тэгээд яхахгүй нийт аваа бол болсон. Энэ дээрээс swap line-ийн тухай ярьсан байгаа. Swap line гэдэг энд харагдаж байна. Swap line гэдэг нь юу вэ гэхээр валют солилцдог хилцээр байхгүй санхүүгийн тийм хилцээр. Тэгээд одоо чинь юу гэдэг би чам $100 өгөө. Чи надад $100-тай тэнцэх төгрөг өгөө тий. Тэгээ яг хоёулаа энэ солилцоог одоо чинь юу гэдэг тий тодорхой интервалтаар 2-7 хоног болгон 1 сар болгон хийнэ гэдэг ийм төрлийн хилцээрийг swap хилцээр гэдэг байхгүй. Тэгээд swap line маань дахиад давхар энэ дээрээ бас юу гэдэг би чам $1 өгөөд би чамаас төгрөг авцсан. Тэгэнгүүтээ би чамаас авсан төгрөгийнхөө хадгаламжийн хүүтэд тэнцвүүц ерөнхийдөө зээлийн хүүг би чамд төлөөд чи болохоор надад $-тай тэнцэх хүү гэж болно аа гэдэг иймэрдүү хичээлүүд ерөнхийдөө бол санхүү хичээл үзчихсэн усууд бол үзчихсэн баг. Тэгээд Америкийн төв банк юу явуулдаг вэ гэхээр өөрийнхөө түнш орнуудыг долларын хомсдод оруулахын тулд emergency team долларын swap line гэдэг. Тэгээд Япон жишээ нь йенийхээ ханшийг хит унахаар нь тогтоох шаардлагатай бол одоо чинь худалдаж авах гингүүд хангалттай доллар байхгүй байх юм бол юу гэдэг Америкийн төв банк руу Японы төв банк залгаад надад доллар хэрэгтэй байна. Хэдлээ swap line үүсгэх яа гэд ингэ явж болдгоо гэсэн үг байгаа. Яг Хятадын хувьд бол ийм Америкт swap line байхгүй. Яг тэгэхээр түнш биш учраас. Тэгэхээр Хятадын хувьд бол дандаа Америкийн төв банктай харьцахгүйгээр өөр аргаар ерөнхийдөө бол долларуудыг олох хэрэгтэй. Мэдээж Хятадын хувьд бол үйлдвэрлэл худалдаа энэ хийгээд энэ доллар олж ирдэг байгаа. Тэгээд Хятадтай холбоотой аягүй гоё мэдээлэл өгдөг энэ миний ойлсноор бол Америкт Хятад юм их юм шиг байна. Тэг ямар ч байсан гой ерөнхийдөө сэдвүүдээр ярьдаг өөрөө нөгөө Хятад хэл дээр source нь уншаад Хятадд байгаа усудаас ерөнхийдөө мэдээлэл авдаг учраас айгүй source-тойгоо ойрхон юм болов уу гэж би ойлгосон. Тэгээд Хятад Америк хоёрын хооронд ерөнхийдөө худалдааны энэ хилцээр бол ерөөсөө амжилттай явахгүй байна. Энэ бол нэрэнүүд ерөөсөө дандаа бүтлгүүтэд байгаа байна. Тэгээд Хятадын хувьд цаашдаа одоо энэ нэлээд удаан энэ тэмцэл явахад бэлдээрээ гэдэг иймэрхүү утгатай баримт бичиг ер нь бол ярэнүүд яваад байгаа гэдэг ийм яриаг ярьж илээ. Тэгэхээр Хятадд айл хэдийн одоо хүмүүсийн дунд задарсан байгаа энэ мэдээллийг хүргэж ийнэ гэсэн үг байна. Тэгээд англи хэл дээр болохоор
хүмүүсээ хараахан орчуулж энэ төр амжааг учраас энэ талаар бол юу гэдгийг мэдээний сугуудаар бол их ярихгүй байх шиг. Одоо чинь өнгөрсөн вебинар дээр өчигдрийн одоо вебинар ахгүй да. Tesla-гийн ерөнхийлөгч одоо Tesla-гийн CEO тий Elon Musk-ыг солих гээд борд нь шинэ хүн хайгаад байна гэж ярьсан шүү дээ. Тэгээ тэр мэдээлэл чинь худлаа шүү дээ. Тэгээд Wall Street Journal жишээ нь худлаа мэдээлэл оруулсан байна гэдээ одоо хин Elon жишээ нь бичсэн байна лээ. Тэгэхээр бол mainstream media маань бас юм буруу юмнуудаас бичдэг юм байна. Тэгээд тэрийг бас манайхан анхаараарай. Тэгээ миний хувьд бол угуулаасаа өнгөрсөн жил бид нэр сонголттой холбоотой нэлээд ус төрсөн л дээ угаасаа Америкт амьдардаг хүмүүсийн хувьд. Тэгээ тэр үед бол угаасаа Трамптай холбоотой зөндөө олон гүтгэлэг энэ төр явдаг учраас угаасаа медиад итгэл бол нэлээд энд амьдардаг хүмүүсийн хувьд бол нэлээд буурсан байсан. Манай монгол хүмүүсийн хувьд бол юу гэдэг Wall Street Journal энэ шиг юм нэр хүндтэй network-ууд арайч худлаа ярьдаг гэж бас боддгоо гэж магадгүй. Тэгээд өчигдөр өгсөн мэдээлэл худлаа байсан байлээ. Sorry guys. За дараагийнх нь Epoch Times-ийн 90 сурвалжлах сэтгүүл зүйч айгүй мундаг мэдээлэл оруулдаг юу гэдэг Young хин блэ нэр нь. Тэгээд энэ Хэн Хуа гэдэг нэг ийм нэртэй. Би барал хятадхан шиг нааж байгаа. Хэн Хуа гэдэг нэртэй хүнтэй ярьж илээ. Тэгээд хятад бол ер нь бол дотооддоо нэлээ CCP буюу энэ намын дотор нэлээ хагаралдаж эхэлж байгаа, айгүй болж байгаа энэ гэдэг ийм юмнууд бас ярьж илээ. Тэгээд хятад бас энэ үйлдвэрүүд хаагдж байгаа хүмүүс ингээд зөндөө олон залуучууд ажилгүй болж байгаа. Энэ маань өөрөө нийгэмд нэлээд тийм айдас ерөнхийдөө бол авчирч байгаа гэдэг талаараас ярьж илээ. Энэ удаад ийш тийш хүчээд байх юм. Окей. Тэгээд Peter гэдэг энэ айгүй өөрхөн Twitter дээр мэдээлэл оруулдаг хүн байдаг. Тэгээд энэ маань бол бас энэ талаар ярьсан. Хятадд энэ үйлдвэрүүд хаагдж байна. Тэгээд хятадаас гарч байгаа контейнерын тоо ерөнхийдөө буурсан байна. Тэгээд хятад эдийн засгт нэлээд хүнд байдал орсон байна гэдэг талаар Трамп ярьсан, Scott Bessent бас ярьсан. Тэгэхээр биднэрт бол хилцээр хийхэд давуу тал байна гэдэг талаас нь бол Америк хандж байгаа. Тэгэхээр хятад бол өөрсдийн бодоод байгаа шиг нөгөө амар тийм тав царайлал Америк одоо биднэргүй бол байж чадахгүй энэ гэдэг ийм өнцгөөсөө яриад бол амжилт олохгүй байгаа юм шиг бол харагдаж байна. Дээрээс нь Apple-ийн хувьд маш яралтайгаар бүх төрлийн үйлдвэрлэл одоо юу гэдэг те үйл ажиллагаануудаа хятадаас өөр орн руу шилжүүлэх талаар яриад байгаа. Тэгээд энтх рүү iPhone үйлдвэрлэлийг шилжүүлнэ гэж юм. Дээрээс нь iPad болон Mac үйлдвэрлэлийг болохоор Вьетнам руу шилжүүлнэ гэж юм. Иймэрдүү ерөнхийдөө шийдвэрүүдийг гаргаж байгаа. Тэгээд энэ бол энтхийн хувьд Америктай улам харилцаагаа гүнзгий болгох эндээс дараагийн ерөнхийдөө хятадын хооронд том одоо жишээ нь юу гэдэг үйлдвэрлэлийн супер павер болох боломж байгаа гэж бол энтхийг бол өөрсдөө бол харж байгаа. Тэгэхээр энтхийн хувьд бол нэлээд ашигтай ийм мэдээнүүд болж гинөө гэж бол хараад байна. Development болж гин гэхээр монголоор юу гэж яхах юм те иймэрдүү үйл явдлууд болж гинөө гэж харж байна. Тэгээ Кавгийн хувьд нэг сонирхолтой таамаг гаргасан байсан. Тэр таамаг нь юу байсан бэ гэхээр Do you want to know what the China's next big export will be? Тэгээ дараагийн хятадын экспортлох том бүтээгдэхүүн одоо юу болохыг мэдэх үү гэдэг асууж байгаа байхгүй. It's people буюу хүмүүс ерөнхийдөө экспортлоо. Тэгэхээр хятадд нөгөө нийгэм манд нэлээд тогтворгүй болж байгаатай холбоотой залуу хүмүүс ажил олж чадахгүй байгаатай холбоотой хятадаас ер нь бол хүмүүс нь улсаа орхиж явдаг ийм хөдөлгөөн айгу ширүүсэх баха гэдэг ийм таамаг бас Майкл гаргаж байгаа юм байна. Тэгээд надаа энэ юу гэж бодогдсон бэхээр вау Монгол руу зөндөө олон хятад хүмүүс ер нь ороод эхэлчих юм биш үү гэдэг нэг ийм бодлоос төрлөө. Тэгээд манайхан юу гэж бодож байна өөрөөсөө комментэн дээр бичээрэй. Тэгээд Монгол руу виз авахгүйгээр орж болдог орнуудын жагсаалт гэж угаасаа байдаг юм байна. Тэгээд тэрэн дунд бол жишээ нь хятад байгаа байхгүй. Хонконг. Гэхдээ энэ зөвхөн Хонконг тэгээ хятад орохгүй юм уу? Ямар ч байсан миний ойлгож байгаагаар бол 14 байна уу 30 хоног хятад хүмүүс Монголд визгүй орж болд юм шиг байгаа юм. Тэгээ ямар ч байсан консул цагийн дээр ийм мэдээлэл байна лээ. Тэгээд Монгол руу олон хятад хүмүүс ер нь ороод эхэлчих юм шүү гэдэг нэг юм бодол төрсөн байхгүй. Тэгээд эндээсээ бас юу бодсон бэ гэхээр окей хятадын эдийн засаг цаашдаа дахиад хэцүүдэд явах юм бол Монголын эдийн засагт яаж нөлөөлж болох вэ гэдэг дээр нэг юм хөнхөн мэдээлэл ер нь бол үгүй гэж бодсон. Тэгээд манай Монгол гол ер нь бол бидний Монголын гаргадаг орлого ер нь бол одоо чинь экспортлог бүтээгдэхүүн бол юу аа гэхээр дандаа энэ байгалийн баялаг буюу манай юунууд байгаа commodity байгаад байгаа байхгүй. Commodity монголоор ч үгдүүлээ.
За тэгэхээр Монголоос биш те хятад руу хамгийн гаргадаг юм нь болохоор коксчих нүүрс бод. Тэгээд коксчих нүүрсийг хятад юунд хэрэгэлдэг юм бэ гэсэн чинь нөгөөг сансан шүү. Ашигт малтмал. Тэгээ ашигт малтмал ерөнхийдөө бол одоо төмрийн хөдөр те нүүрсний хөдөр энэ төр ингээд манай Монгол бол экспортлог орон байгаа байхгүй. Тэгээд коксчих нүүрсийг хятад юунд хэрэгэлдэг юм бэ гэсэн чинь хамгийн ихийн ган ерөнхийдөө бол үйлдвэрлэхэд хэрэгэлдэг юм байна л да. Тэгэхээр хятадын ган буюу одоо англиар стил гэж яриад байгаа шүү дээ. Стил дээр гайлын дотор тавьсан ганцхан Америк гэлтгүй 20 орон хамжиж байгаа тавьсан. Тэгээд хятадд байгаа ган үйлдвэрлэдэг үйлдвэрүүд айл хэдийн хаагдаад хүмүүсийн ажлаас нь халаад энэ төр ингээ явж байгаа гэдэг мэдээлэл бол айл хэдийн цацагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань хятадын нөгөө коксчих нүүрс худалдаж авдаг хэмжээнд нөлөөлөд энэ маань цаашдаа Монголын орлогот нөлөөлөд манай Монголын эдийн засгт нэлийн сөрөг нөлөөлөх магадaltaй болов уу гэж бол би харж байна. Тэгээд хятадын нийт коксчихын нүүрсний хэрэгцээний 53%-ийг нь бол Монгол бараг дангаараа хангад юм байна. Тэгээд энэ бол 2023 оны дата байгаа байхгүй. Тэгэхээр Монгол 53%-ийг хангадаг гэхэр чинь хэрвээ хятадын импорт унах юм бол Монголоос авдаг хэмжээ ч гэсэн том хэмжээгээр том тоогоор унана гэсэн санаа байгаа байхгүй. Тэгээ Монголын ерөнхийдөө бол хятад руу гаргадаг энэ экспорттой холбоотой датанууд байгаа байхгүй. Тэгээд энэ 23 оны дата бас Монголоос хятад руу 13.1 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн экспортлдог. Тэгээ хэвшлийн мэдээж энэ дээр ашигт малтмал байгаа байхгүй. Тэгээд энэний 843 тэрбум нь шээ юу вэ гэхээр нүүрс юм байна. Тэгээд Монголтой холбоотой сонирхолтой мэдээлэл гэж магадгүй ч одоо энэ хэсгийг орууллаа. Өөр нэг юу гэсэн бэхээр Майк Альфред гэдэг нөхөр Трампын administration алт зараад биткойн худалдаж авахд бэлж байна гэдэг нэг ийм твит бичиж оруулсан байсан. Тэгээд би нэг Perplexity-гаас fact check хийсэн чинь fact check хийсэн болоо. Fact check хийгээг байна. Тэгээд энэ гэхдээ нэлийн ортой юм байна. Ягаад вэ гэхээр яг аль биесээр мэддэггүй ч гэсэн Трампын эргэн тойронд байсан байгаа усууд айгүй хиймэрд юмнууд яриад байгаа байхгүй. Лотник тэгэж ярьсан. Тэгээд Трампын бас энэ баялагын нөөцтэй холбоотой ажил дээр оролцож ирснийг залуу бас хэдэн сарын өмнөөс тиймэрд юмд ярьж ирсэн байна. Би тэр нэрийг мартчихж. Ямар ч нэг тааршаад. Тэгэхээр Трампын гэр бүлээс биткойнтой холбоотой бизнес хийгээд гэд бодох юм бол Америкийн баялагын санд нэрнгээсээ 100 тэрбум долларын биткойн худалдаж авч тавих юм магадлал байгаа гэж бол би бодож байна. Тэгээд үнэхээр тэх юм бол энэ бол амар болж мэдээ болно. Тэгээд бусад орн хамгийн гол нь юу гэхээр Америкт 100 тэрбумаар аваад 100 тэрбум доллар л одоо бүх одоо маркетинг тэр чигтэн чирээд өсгөж чинь гэдгээс илүүтэйгээр нөгөө криптод хандах дэлхийн бусад орнуудын хандлага энэс болон шалгондоо болно. Тэгээд улс орон болгон өөрсдийн гэсэн баялагын сантаа болоод тэгээд тэр баялагын сан дээр биткойн тавих шаардлагатай байна гэдэг ер нь бол дүнэлтэнд хүрэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгаараа цаг үе бол айгүй тийм өрмөц болсон. Энэ удаагийн bull market тэрүүгээрээ өмнөх bull market-аас айгүй ялгаатай байх гэдэг. Тэгээ MicroStrategy-ийн MicroStrategy 84 тэрбум доллар босгоод дахиад биткойн худалдаж авах гэж байгаа гинэ. Тэгээд 1.3 тэрлэн долларын assetтэй Morgan Stanley гэдэг компани крипто арилжаа хэрэглэгчдтэй өхөр болж байгаа гэж байна. Тэгээд дээрэс нь Charles Schwab бас спот крипто арилжж болдог болгох гэж байгаа гинэ. Тэгээд Charles Schwab бараг зах зээл дээр хамгийн том нь баха. Би андуураг бол. Тэгээд Sam Altman гэдэг OpenAI founder байгаа. Тэгээд Sam Altman Kalshi-тэй хамтарсан байна. Тэгээд энэ Kalshi гэдэг нь болохоор би Kalshi гэж дуудах хаа. Америкт байдаг зөвшөөрөгдсөн prediction market байхгүй. Одоо чинь сонголт хийн ялахын тий. Төв банк хідуудаа бодлогын хүүгээ бууруулах энэ гэдэг иймэрдүү төрлийн ивент үзтээр бооцоо тавиад мөнгө хийж болдог энэ компанид чинь хамтарсан гэдэг мэдээлэл гарсан байна. Сүүлийн 7 хоног хамгийн сайн өсөлттэй байсан крипто юу байсан бэ гэхээр Virtual гэдэг энэ хүү төсөл байсан. Тэгээд Virtual-ийн хувьд бол сүүлд хийсэн ёроолоос бол бүр 4 нугарчаад байгаа байхгүй. Тэгээд өнгөрсөн сүүлийн 24 цагт хамгийн худалдаж авсан зоост юу байна гэсэн чи Virtual Arc AI16Z тэгээ Serve Render AVA гэдэг энэ дооснууд байсан гинэ. AI төслүүд байна. Тэгэхээр хамгийн их худалдаж авсан Virtual байгаа байхгүй. Тэгээ мэдээж Arc AI16 гэдэг энэ Serve гэдэг төслөөс босоод төслүүд энэ бол ер нь бол бид нэр ярьж ирсэн. Eva гэдэг нь бас ярьж байгаа байхгүй. Ямар ч үсэн Render-ыг бол бид нар мэднэ.
A16Z-ийг бид нэр сүүлд санал болгосон. Тэгээ намайг санал болгосноос хойш энэ айлдын 2X хийцэн байгаа. Тэгээ сургалтын дээр нөгөө би зоос бэлгэнд өгнө гэд хүмүүс яриадсэн зоос маань ерөнхийдөө бол би нэг өгөх бодолтой байсан. Тэгээд гэхдээ сургалтыг бол үнгүү хийхээр болсон. Тэгэхээр тэрийг бол мартаж болно. Окей. Тэгээ virtual маань ягаад өссөн юм бэ гэдгсэн чинь эднэр өөр төрлийн ерөнхийдөө ойл зоосны энэ лончны схем гаргасан юм байна л да. Тэгээд Genesis Launches гэдээ гаргацсан. Тэгээд virtual ecosystem дээр оролцдог одоо чинь virtual гэдэг зоосыг барьдаг, Waiter гэдэг зоосыг stake хийдэг. Тэгээд цаашлаад Twitter дээр жишээ нь юу гэдгийг virtual-тэй холбоотой tweet энтер бичдэг хүмүүс байх юм болно. Энийг point гэж юм цуглуулна. Тэгээд энэхүү point-а ашиглаад юу яах вэ гэхээр энэ initial ерөнхийдөө бол борлуулалтанд оролцож болд юм байна. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө босгох шаардлагатай. Хэрвээ мөнгө нь босхгүй болно тэгээд point-о болон хөрөнгө оруулалт хийчихсэн мөнгөө буцаагаад авчин тэгэхээр ямар ч эрсдэл байхгүй. Тэгээд launch хийхдээ өөр нь чи анх худалдаж авсан ханшнаас нэг ойролцоогоор 3x-ийн шууд өсөлттэйгээр ерөнхийдөө бол launch хийх юм байна. Тэгээд launch хийгдэн гэдэг нь юу гэсэн үг гэхээр шууд нөгөө DEX дээр гараад хүн болгон худалдаж авдаг болоод нөгөө bonding curve гэдэг юм руугаа ороод LP үүсэж байгаа байхгүй. Тэгээд ийм юм нь бол хийгээд байгаа юм. Тэгээд яг хуу энэ юугаараа зах зээл дээр шинэлэг байгаа вэ гэхээр pump.fun дээр Solana дээр баахан зооснууд дуртай болгоно гаргаад тэгээд айгүйх нөгөө нэг rug pull явдаг. Тэгээд энэ маань болохоор илүү чанартай төслүүдэд санхүүжилт өгөх зорилготой учраас нэгт илүү чанартай төслүүд гарч ийн хоёрт оролцож байгаа улсууд нь мөнгө алдах магадлал айгүй багтаа байна гэдэг утгаараа хүмүүс бол илүү таалагдж байгаа. Тэгээд хүмүүсийн point-ийг авах гад virtual гэдэг зоосон дээр бол нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн баг. Дээрээс нь launchpad-аар гарч байгаа зооснууд байна. Бүгд юу вэ гэхээр энэ virtual гэдэг зоосныхоо эсрэг арилж алдагддаг. Тэгээд тийм учраас нөгөө virtual гэдэг зоосон дээрээ эрэлт давхар бий болгоод явчихж байгаа байхгүй. Тэгээд энэ нэлээд тийм сонирхолтой төсөл байгаа. Миний хувьд бол яг хуу base дээр байсан болохоор би жоох эргэлзээдсэн юм. Ягаад гэвэл base нөгөө Coinbase-ийн chain болохоор жоохон centralized болохоор нэг хүмүүсийн итгэлийг олж авч чадахгүй болов гэж бодож ирсэн. Энэ багийн хувьд бол мэдээж мундаг ажлууд хийж байгаа учраас айгүй амжилттай явж байна. Тэгээд энэ төслийг гарчаад дөнгөж гарч байхад бид нэр энэ Luna гэдэг эйжент гаргацсан байна гэдэг ярьж ирсэн шүү дээ. Тэгээд тэгж ярьсны дараа намайг ярьсны дараа баг 20x энтер хийжсэн баха. Ямар ч гэсэн өмнөх энэ химэл оюухантай холбоотой нэлийн пампуудаар бид маш олон AI-тай холбоотой төслүүдийг ярилцжсэн. Тэгээд тэр төслүүдийн нэг бол энэ virtual байсан байгаа. За сүүлд нэг юм Cambria гэдэг нэг хөрхөн төсөл гарсан юм байна. Энэ болохоор тоглоом байгаа байхгүй. Тэгээд энэ тоглоом яадаг гэсэн чинь хүмүүс ингээд нэг юм character удирдаа тэгээ байлдаж майлдаад ингээд нэг ертөнцийн явах юм гинэ. Тэгээд хамгийн гол нь жинхнээсээ мөнгө олж болдог. Тэгээд ингээд seasonтэй одоо чинь 1-р season болсон 2-р season явж байгаа юм. Тэгээд 1.4 сая долларын жишээ нь reward poolтай гинэ. Тэгээд энэ тоглож байгаа усууд нь одоо тэр 1.4 сая долларыг хувааж авах юм шиг байна. Тэгээд хүмүүс бүр хоногт 8 цаг, 9 цаг, 16 цаг хүртэл унтахгүй тоглож байгаа усууд байгаа гинэ. Тэгээд энэ яг энэ дэлгэцэн дээр харуулдаг байгаа нэг тавар шим битсэн байгаа даа шүү дээ. 2 дахь өдрөө олж ийн би өнөөдөр бараг 8-9 цаг тасалтгүй тоглолоо бүр донтсон монцсон гэж бичсэн. Тэгээ эний битсэмийг би жишээ нь retweet хийгээд өөрийнхөө Twitter дээр тавьсан байгаа. Энийг ороод уншия. Линкийг хайж байгаа усуд байх юм бол манайхан миний Twitter-ээс ороод авч болно. Тэгээд өнөөдрийн апдейт ингэж болоо. Тэгээ thank you guys. Цаг бүр миний хувьд энд 11 болж болохоор би жоохон нойрмог ирч хүчгүй сонсогдоод байж магадгүй. Тэгээд дараагийн дугаар уулзъя. Тэгээ thank you guys.